50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон урваас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэнэг телевизийн эфирээр 1 дахь 3 дахь 5 дахь өдрийн 17 цаг 30 минутаас шууд хүрж байгаа үндэсний лотерейгоо шууд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд хамгийн түрүүнд уламжлал ёсоор 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирыг бид тодруулдаг байгаа. Ингээд бүгдөө хамтдаа машина ажиллуулъя. За. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир 4 бөмбөлөг гарч ирнэ. Энэ 4 бөмбөлгөн дээрх тоонуудыг яг зөв таах юм бол яг үлээ таны бооцоо 500 дахин өсөх болно. За хамгийн ихнийх нь 8 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 8. За 8. Түүний дараагийнх 2. 8 2. 8 2. 1 8 2 1 8 2 1. За дараагийнх нь 3 3. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгийг та бүхэн анхааралтай харж байгаарай. 8 2 1 3. За дахиад нэг хэлье. 8 2 1 3. За харин одоо 4D-ийн 2 дугаар зэргийн хонжирын машиныг ажилуулах гэж байна. Хэрвээ та 4D-ийн 2 дугаар зэргийн одоо хонжирыг хожих юм бол таны бооцоо 1000 дахин өсөх байгаа. Их амархан. Энд байгаа 40 бөмбөлгнөөс 4 бөмбөлгийн таахад л болоо. За ингээд тоглолтоо эхлүүлье. За 40 бөмбөлгнөөс 4 бөмбөлөг. Ер нь их гайгүй санагдчихж байгаа. Гэхдээ бас аз хэрэгтэй. За хамгийн ихнийх нь жишээлбэл та азтай байна. 9-оор эхэлсэн байх шүү. За энэ 9-ийн тоо 2-т нь юм уу 3-т нь юм уу 4-т нь байж ерөөсөө болохгүй. Хамгийн түрүүнд буюу хамгийн ихэнд 9 гэсэн тоо та бүгдсэн байх шүү. Дараагийнх нь 7 9 7 9 7. За одоо 3 дахь бөмбөлөг 1 1 9 7 1 9 7 1. За хамгийн сүүлийнх нь 2 2 9 7 1 2. За ингээд энэхүү дөрвөн тоог та зөв таах юм бол 4D-ийн 2 дугаар зэргийн хонжир буюу өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах боломжтой юм байна. За анхааралтай та харж байгаарай дахиад 9 7 1 2. 9 7 1 2. За харин одоо 4D-ийн 1-р зэргийн хонжирыг бид хамтдаа тодруулах гэж байна. За 4D-ийн 1-р зэргийн хонжирыг та яг зөв тааж чадах юм бол өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөх юм байна. Таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх хэрэгтэй. За тоглолтоо эхлүүлье. За ер нь бол бооцоогоо 2000 дахин өсгөд авсан хүн байгаа шүү. Бага. Яаж 2000 одоо жишээлбэл ямар болох вэ гэхээр чинь зэрэг 500 төгрөгөөр бооцоо тавилаа. Сая төгрөгтэй. За яг сая төгрөгийнхоо 40% татварт өглөө. Цаана өнөөдөр та 500 төгрөгтэй байсан бол 2 өдрийн дараагаар тохирол явагдах өдөр хэрвээ тэгж таарж байгаа бол 600 мянган төгрөгтэй болох нь шүү. За эхнийх нь 3, дараагийнх нь мөн адилхан 3 байна. 3 3. За түүний дараагийнх нь 7 юм шиг байна да. 7 3 3 7.
Дараагийнх нь 9. За 33-79. Дөрөвдгийн 1-р зэргийн хонжуур 3-3-7-9. 3-3-7-9. За ингээд өнөөдрийн дөрөвдгийн тоглолт өндөрлж байна. За харин одоо 6D тоглож байгаа хүмүүс бүгдөө дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. 60 тооноос 6 тоог нь зөв дарааллын дагуу ямар ч алдаагүй зөв тааж чадах юм бол та 50 сая төгрөгтэй болно шүү. За. За энэ дотор ямар 60 өмлөг байгааг тайлбарлахад илүүдэхгүй ба. Тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 тоо орсон ийм 60 өмлөг байна. За 6 өмлөгийг гарч ирнэ. Хамгийн ихнийх нь 3 байна. Хамгийн ихнийх нь 3. За дараагийнх нь 6 байна. 6. За 3 дахь өмлөг 1 дугаартай юм байна. 3 дахь өмлөг 1 дугаартай. 3-9-1 биш 3-6-1. 2 дахь өмлөг бол 6 шүү. За 4 дахь өмлөг гарч ирлээ. 2 дугаартай өмлөг байна. Одоо 5 дахь өмлөг 5. 5 дахь өмлөгний дугаар 8 байна. 5 дахь өмлөгний дугаар 8. 3 6 1 2 8. За одоо хамгийн сүүлийнх нь 2. За. Ингээд 6D-гийн 6 бөмбөлөг гарч ирж байгаа. За яг энэ 6 бөмбөлгийг дарааллын дагуу зөв тааж чадсан тэр хүн 50 сая төгрөг хоцхон шүү. За ингээд бүгдөө анхаарлаа хандуулаарай. Сайн харж байгаарай. Би та бүхэнд нэг удаа хэлээд өгье. 3 6 1 2 8 2. 3 6 1 2 8 2. За 6D тоглосон бүх хүмүүст бүгдэнд нь амжилт хүсье. Яагаад гэхээр хамгийн өндөр нь 50 сая төгрөг, түүний дараагаар сая 500, 150 мянга, 15 мянга, 1500 төгрөгийн урмын хонжууруудыг бас хожих байгаа. Тэгэд таарсан байх болтугай. За одоо бол олон юм ярилцгүйгээр 120 сая төгрөгийн хонжуурыг тодруулах машин ажиллуулъя да. 1-ээс 42 хүртэлх дугаар бүхий 42 бөмбөлгнөөс 6 бөмбөлгийн таана. Гэхдээ дараалал харгалзахгүйгээр таана. За 7 дахь бөмбөлөг бол бонус бөмбөлөг байна. Эхний 6 бөмбөлөгний тоог нь дараалал харгалзахгүйгээр зөв тааж чадах юм бол та 120 сая төгрөгтэй болох шүү. За ингээд хамгийн ихний бөмбөлөг 26. Дараагийнх нь 34. 26 34. Дараагийн 33. 26 34 33. За одоо дөрөв дэх бөмбөлөг 29 29. 29. За 5 дахь бөмбөлөг 5 дахь бөмбөлөг 5 дахь бөмбөлөг 5. 5 дахь бөмбөлөг 5. За харин одоо 6 дахь бөмбөлөг 'За ингээ өнөөдрийн тоглолт энэ хүрээд өндөрлөх гэж байна. Тэгэхээр нэвтрүүлгээ өндөрлүүлэхээс өмнө 120 сая төгрөгийн төлөө тоглосон бүх хүмүүст 7 бөмбөлгийг нь дахиад нэг хэлээд өгье. Манай зураглаачийн дуурайнд сайн харагдаж байгаа бах. За тэмдэглэж авсан болвол бас сайн дахиад нэгтлээд хараатахаарай. 26 34 33 29 5 23 өнөөдрийн бонус бөмбөлөг 39 гэсэн дугаартай бөмбөлөг байлаа.
За ингээ өнөөдрийн тоглолт энэ хүрээд өндөрлж байна. 120 сая төгрөгийг хэн хожиж байгаа юм бол бөө мэд. Хожсон болвол бүгдөө 5 дахь өдөр мэдэх болно. За ингээд баяртай сайхан амарцгаагаараа 5 дахь өдөр уулзцгаая. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугади 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа авиг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.